Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 9-р ангийн Монгол бичгийн хичээл. Хичээлийн сэдэв баттгал хичээл. За дараах тусгал даалгавруудыг сурагчид маань хийж гүйцэтгээрэй. За 1-р нь дараах 5 дасгалыг уншаад зааврын дагуу дэвтэртээ бичиж ажиллаарай. 2. Бичмэл эхийг уншаад дэвтэртээ дуурайлган хичээнгүй бичээрэй. 3 дугаарт нь дармал эхийг 3-аас 4 удаа уншаад дэвтэртээ орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн бичээрэй. За 1-р дасгал. Эл дэвсгэрээр төгссөн бүлэг үгсийг олоорой. 2 дугаар дасгал. Зөв бичсэн хэсгийг олоорой. За энэ 3 хэсэг 4 үг байна. Энэ дотроос хамгийн зөв бичсэн нэг бүлгийг олох нь байна. За 3 дугаар ажил. Аль нь зөв бэ гэж байна. За бас 5 зүрх зүг байна. Энэ дотроос хамгийн зөв нь аль вэ гэдгийг олоод дэвтэртээ бичгэнэ. За энэ бичиж байгаа зүйлүүдээ бүгдийг орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн бичээрэй. За 4 дугаар ажил. Аль зүйл үг нь удам судартай холбоогүй вэ гэсэн асуулт байна. За эднийг бүгдийг уншаад аль нь удам судартай холбоогүй вэ гэдгийг дугуйлах нэ. За 5 дугаар ажил. Аль нь эцгийн талыг нэрлсэн нэр вэ? Аад нь нагац, бэд нь бэргэн, вэ авга, гэд нь бүл гэсэн юм 4 үг байна. Аль нь эцгийн талыг нэрлсэн нэр вэ? За дасгал 26 харагдаж байна. Эхийг уншаад дуурайн бичээрэй гэж байна. За эхийг 3-аас 4 удаа уншаарай. Ингэж унссны дараа та нар энд бичмэл их байгаа учраас бичлэгийн хэлбэрийг нь хараад маш сайхан дуурайлган бичээрэй. Нүүдлийн цээр гэсэн их байна. За дараагийн дасгал 7 дармал их өгөгдсөн байна. Дармал эхийг уншаад даалгаврыг гүйцэтгээрэй. За зүрхэн дорших их нутаг гэсэн юм дармал их байна. За даалгавруудаа хийж дуусаад дараах хаягаар багштай ирүүлнэ. Амгалан доогуур зураас гэрэл etiaho.com гэсэн хаягаар багштай ирүүлээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье.